Сайн уу? Anu байна. Тэгэхээр яг өмнөх видеог бичсэн байшил дээрээсээ би өршүүлээд энэхүү видеог өргүүлэн бичиж байна. Гэхдээ та нарт бол энэ видео 3 хоногийн зайтай бол хүрж байгаа. Тэгэхээр видеоны гарч иж байгаачлан би та нартай энэхүү видеогоороо төлөвлөгч дэвтэр дээрээ 3 дугаар сараа 2020 оны 3 дугаар сараа хэрхэн төлөвлөснөө хуваалцъя гэж бодсон. Энэ дэвтэр дээрээ Leuchter 1917 гэсэн одоо шинэ дэвтрийг бол би 3 дугаар сараас ашиглаж эхэлж байгаа. Хэрвээ энэ дэвтрийг хэрхэн бэлдсэн бэ гэдгийг бол үзхийг хүсэх юм бол би дээр видеоны дээр одоо карт хэсэгт мөн түршин видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно. Тэр видеог эхлээд үзхийг зөвлөж байна. Хэрвээ тэр видеог үзлэгүүгээр энэ видеоор орж ирсэн бол тэгэхээр хэрвээ энэ нарийнхан А6-аас ч нарийнхан ийм жижигхэн дэвтэр дээр хэрхэн сарын төлөвлөлтөө хийх боломжтой вэ гэдэг ч юм уу эсвэл зөвхөн би яаж төлөвлөсөн бэ гэдгийг үзхийг сонирхож байгаа бол энэхүү видеотой өршөөлөн хамтаагаарай. За 3 дугаар сарын үндсэн нүүр маань бол иймэрхүү болсон. Зүүн талд нь бол би ийм зургийг бол сонгож авснаа. Зүгээр сэтгүүл дээрээс таалагдсан зураг яг энэ хэмжээг нь хайчилж аваад наачсан. Мэдээж хэрэг нүрийг айгу сонирхолтой болгож өгч байгаа гэж найдаж байна. Энэ зургийг сонгон авсан учраас би 3 дугаар сарын үндсэн нүрийг бол ерөөхдөө үндсэн өнгийг нь ийм улаан өнгөөр сонгож авлаа. За энэ улаан өнгө нь бол Mild Liner-ийн Mild Red гэдэг өнгө. За тодруулагчийн хувьд бол яг энэ тодруулагчийн энэ хошууг нь ашиглаж хийсэн. За гэхдээ эхний нүүрэн дээр байгаа энэ 3 дугаар сар гэдгийг бол би Zebra-гийн Mild Liner Brush Pen-ээр бичиж өгсөн байгаа. Ийм хошууг нь ашиглалаа. За харин харлуулсан сүүдрийг бол би Staedtler-ийн Tri Plus Fine Liner ашиглан хийсэн байгаа. Энэ видеон дээр ашиглаж байгаа бүх зүйлсийг би видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно. За мөн үзэгний энэ хэсгийг бол Muji-гийн 0.38 мм-ийн gel pen ашиглан хийсэн. Тэр 3 дугаар сарын үндсэн нүүр маань бол өмнөх миний ашиглаж исэн дүүрнүүдээс арай өөр. Гэхдээ 2 дугаар сарынхтай адилхан төстэй. Би 2 дугаар сараас эхлэх нэг талдаа бол ийм сэтгүүлийн нүүр ашиглаж явж исэн нь 3 дугаар сарда хിവэр хадгалсан. Гэхдээ яг ийм бас байгаагүй. Арай баг зэрэг өөрчилсөн гэж хэлж байна. За үүний араас бол Хуанлиний хэсэг маань орж ирсэн. Арай нарийнхан нүүртэй болсон учраас өөрөөр хэлбэл дэвтрийн маань хэмжээ бол өмнө ашиглаж исэн А6-аас баг зэрэг нарийнхан. Тийм учраас сарын төлөвлөлтийн нүрийг бол 2 нүр дамнуулан хийлээ. Нэг талд нь бол яг ажлын өдрүүд буюу 5-аас багасан гарыг 2 дахь нүрэн дээр нь бян буулан ням гарыг бол багтааж өгсөн. Мөн 3 дугаар сар гэдэг хэсгийг бол би энэ brush pen-ээр бичсэн. За энэхийн бага хэсэг дээр бол зүгээр тухайн сард хүлээгдэж байгаа зарим үйл явдлуудыг бол энэ дээр жагсааж өгсөн байгаа. Мэдээж хэрэг байг гарч явах хэрэгтэй зүйлсүүд бол энэ хэсэгт орж ирнэ гэсэн үг. Үүний араас зуршлууд маань орж ирлээ. Одоогоор бол би өглөө эрт босох, дасгал хийх, өглөөний skincare, оройны skincare гэсэн зүйлсийг бол мушгина. За энэ бөөрийнхнүүдийг бол би Hobonichi-гийн Basics stencil буюу ийм мөрчийг бол ашиглан хийдэг. Энэ дээр байгаа энэ жижигхэн бөөрийнхийг нь ашиглаад бүх бөөрийнхнүүдийг зурдаг. Тэгэхээр тухайн зуршлаа биелүүлснийхаа дараа бол би өглөөд нь бол тэр нүдийг нь битүү харангуур бол бодож өгдөг. Хэрвээ яг энэ ялангуяа өглөө эрт босох мөрчөө хэрхэн бүртгэж байгааг маань харж байгааг хүсэх юм бол миний Instagram хуудас руу өглөө болгон хийж байгаа сториг маань үзхийг зөвлөж байна. Тэгэхээр энэ зуршлуудын нөгөө талд би дасгалын хэсгийг бол тусад нь оруулж өгье гэж бодсон. Хэдийгээр энэ зуршлууд гэдэг хэсгээр дасгал хийх гэсэн зорилго байгаа ч гэсэндээ яг энэ хэсэг дээр бол тухайн өдөр би ямар дасгал хийсэн бэ гэдгийг бол тодруулагч ашиглан бүртгэх болно. Өөрөөр хэлбэл өдөр болгон бол ийм 4 нүд багтцсан байгаа учраас би 4 янзын дасгал хийх боломжтой гэсэн. За би доотлолт нь товёг байдлаар оруулаад өөрөөр өнгийн тодруулагчийг өөрөөр өнгийг нь одоо нэг өнгө нь кардио, нэг өнгө нь хийт ч үгүй юм уу. Эсвэл нэг өнгө нь йога гэж оноож өгөөд тухайн өдөр хийсэн дасгалынхаа товёгны өнгөөр нь бол энэ нүднүүдийг бол бодож өгнө гэж бодож байгаа. Одоо хэр үр дүнгээ өгөх нь харцгаана. Үүний араас би нойрны одоо мөрчийг бол оруулж өгсөн. Өдөр болгон хэдэн цаг унтаж байна вэ гэдгээр бүртгэхийн тулд энэ хэсгийг биелдсэн байгаа. За 3 дугаар сарын 1-ээс 3 дугаар сарын 31-ний хүртэл огноонуудыг бол босоо хэлбэрээр оруулж өглөө. 7 хоног орно бол багцалж өгсөн. За харин энэ эхний одоо шугамыг бол би бас л Mild Liner-ийн Mild Pink гэдэг өнгөөр бол тэмдэглэсэн. За ингэхдээ яах вэ гэхээр нэг дөрүүлж нь бол 1 цагийг илэрхийлнэ. Тэгэхээр хэрвээ би 8 цаг унтсан тохиолдолд энэ хэсгээс эхлээд би 8 нүд бол будаж өгнө. За ингэснээр би тухайн өдөр ер нь хэр урт унтж ийн вэ гэдгийг бүтэн сарын дүнгээр бол харах боломжтой болно. За мөн түүнчлэн энэ 8 одоо мөрөө буудсныхаа дараа дээр нь зүгээр үзэхээр хэдээс хэдэн цагийн хооронд унтсан бэ гэдгийг нь бичээд өгчих нь.
За үүний араас бол 7 хоногийн төлөлтийн маань хуудас эхэлж байгаа. Үндсэндээ би 7 хоногийн төлөлтийн хуудсыг өмнө ашиглаж исэн хэв маяга хിവэр нь хадгалахыг хичээсэн. Гэхдээ зай арай багассан учраас ерөөхдөө тэмдэглэх орон зай бол харьцангуй цөөрсөн. Толгой хэсэгт нь тухайн сарынхаа ухаанлыг тэгээ сарынхаа дугаарыг за тэр он гарсаас хойш хэддэх 7 хоног вэ гэдгийг бол толгой хэсэгт нь оруулж өгсөн. Ингээд даваа, мегмар, лавг, бүрэг, баасан бямб гаргуудыг бол нэг дор нэгтгэн оруулж өгсөн байгаа. За баруун талын нүүрэн дээр бол тухайн 7 хоногийн running list-ийг хэвээр багтаалаа. Даваагаас ям гарыг хүртэл оруулж өгөөд мөн түнчлэн тэр 7 хоногт хийхээр хүлээгдэж байгаа ажлуудыг болж ихсааж өгнө. Running list-ийн тухай илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсэх юм бол би миний дээр холбож өгсөн байгаа болон доор холбож өгсөн байгаа өмнөх одоо саруудын бичлэгүүдээс үзээрэй. Би тэрэн дээр running list гэж яг юу вэ гэдгийг бол нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байгаа шүү. За тэгэхээр 3 дугаар сарын эхний 7 хоног буюу 2020 оны 10 дахь 7 хоногийн хувьд бол юм байна. 11 дахь 7 хоног, 12 дахь 7 хоног, за мөн 13 дахь 7 хоног. Энэ нүүрний арт талаас бол миний дараагийн тэмдэглэлүүд бол ороод ирсэн байгаа. Тэгэхээр тэрийг би бол арай энэхүү видеон дээр бол багтаая гэж бодохгүй байна. За 3 дугаар сарын ихэнх төлөвлөсөн маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгэхээр энэхүү төлөөлөгч дэвтэр дээр ашигласан бүх зүйлс тодруулагч, үзэг, харандаа юу гэдэг бүх зүйлсийг би видеонд ор тайлбарлахад холбож өгсөн байгаа учраас хэрвээ сонирхох юм бол та нар тэндээс одоо хаанаас авах боломжтой гэдэг мэдээллүүдээ бол авах боломжтой шүү. Тэгэхээр ямар ч тач ийм нарийнхан юм жижигхэн Logitech-ийн A6 Pocket гэдэг хэмжээтэй ийм дэвтэрлэг бол нүүж орлоо. Сарын төлөвлөлтийн маань хувьд ийм байна. Хэрвээ видео маань таалагдсан бол лайк дараарай. Өөр асууж тодруулах юм өөрсдийн сэтгэлийг хуваалцах юм бол доотлын комент хэсгийг ашиглаад хийзүүлж байна. Мөндөрлөн миний сувгт хэрвээ subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очиж явах болно шүү. Тэгэхээр дараагийн видеогоор гарагт уулзъя.